За энэ 1 сарын 1-ээс 30% нь хэржээд эхэлсэн чи одоо сарын сүүлээр цалингаа авахд эмчнэр нэг асуудал гарсан. Бохомдол үүсгэсэн. Та бүгд мэдчихэж байгаа бүгдээрээ. Энэ бол 2 цалинтай болцсон гэдэг. За энэ ямар учиртай 2 цалин бэ гэхээр эмчнэр суур цалин авдаг. За дээрэс нь нэмээд одоо илүү цаг жижигурд гарсны нэмэгдэл авдаг. Тэр нэмэгдэл цалин нь бодохдоо өмнөх нэмэгдээгүй цалингаас бодогддог. За дээрэс нь нэмээд нийт хүн амын орлогын татвар төлөхдөө үндсэн том цалингаас татвар төлөөд эхэлчихэж байгаа. Тэр нэг өсөндөө 2 цалин болцсон байна. За энэ бол яагаад ийм нөхцөл байдал үүссэн бэ гэж ярил. Энэ 2 засгийн газрын тогтоолго юм. 224 доод засгийн газрын тогтоолго бол эмч цалингийн эмчнэрийн цалинг бол 75% хүртэл нэмэнд 3 дардлын хилцээр дагуу гээд гэхдээ сайднаар өөрсдөө багтсандаа одоо багтааж нэмнэ гэсэн. Тэгэнгүүт нь 225 дугаар тогтоол дээр ямар шийдвэр гарсан бэ гэхээр тэр нэмэгдэл цалин нь бол өмнөх цалингаар тооцогдсон гэсэн тийм шийдвэр гарсан байгаа. Тэгэхээр яагаад 2 цалинтай гэдэг ойлгомжтой байгаа. За их эмчийн цалин өнөөдөр 2 сая төгрөгөөр үндсэн цалин авч байгаа. Өмнө нь бол сая 500 байсан. За нэмэгдлээ тооцвол одоо 4 сарын 1-нд авсан за цаашлаад өмнө энэ онд авсан цалингийн тооцвол одоо дунджаар 800 мянган төгрөгийн нэмэгдэл. Шинэ суур цалингаас тооцвол энэ зөрүү нь бол 1 сая төгрөг. Зөрүү нь 200 мянган төгрөг 1 сая төгрөг байгаа. За сувилагчийн цалин ч адилхан ахлах сувилагч байгаа. Зөрүү нь 275 мянган төгрөгийн зөрүү дунджаар авч байгаа шүү дээ. Ийм зөрүү гарцсан байна. За үүнтэй холбоотойгоор юу болсон бэ гэхээр нэг цалинтай бол гэхээр ойролцоогоор одоо нэг 150 тэрбум төгрөг шаардлагатай болсон. За энэ 150 тэрбум төгрөгийг хаанаас олох вэ? Яаж нэг 5 сарын 1-ээс авахгүй эхлээд нэг шаталтаа олох вэ гэдэг. За эхнийх нь бол лавлгаа шатлаас зарим нэг шаардлагагүй бус тусламж үйлчлэгээ анхан шат руу шилжүүлэх замаар багцаас нь хасна гэж. За хоёр дахь нь бол эмийн үнийн хөнгөлтийн багцыг оновчтой болгох замаар төсвийн зарцуулалтын үр ашиггүй байдлыг одоо бууруулах нэгэсэндээ үр ашгийг нэмэгдүүлнэ. За энэ арга хэмжээгээр бол нэг 20-с 40 тэрбум хэмнэгдэнэ гэж харж байна. Гурав дахь нь эрүүл мэндийн байгууллагын зардлыг үр ашиг дээшлүүлнэ гэж байна. За нийтдээ бол лавлгаа шатны эмнэлэг, анхан шатны эмнэлэг, бүсийн одоо эмнэлгүүд байна. Тэгэхээр яг энэ эмнэлгүүдийг харахад сайн эмнэлгүүд байна, муу эмнэлгүүд байгаад байна. Менежмент нь яг адилхан эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ үзүүлдэг мөртлөө яг адилхан хүн амд үйлчлэх мөртлөө зарим эмнэлгүүдийн одоо ашигтай ажиллаад байна. Зарим нь бол алдагдaltaй ажиллаад байна. 20 тэрбум мөрцөн алдагтааж ажиллаж байна. Энэ юу харагдаж байна гэхээр бүтээмж муугаад байна. Тухайн эмнэлгийн менежерд муу ажиллаж харагдаж байгаа. Яагаад яг адилхан тусламж үйлчлэг үзүүлдэг, адилхан хүн амтай мөртлөө санхүүгийн үед маш том ялгаад байгаа даа. Магадгүй агууд өндөр өртөгтөө эмийн худалдаа авах гэдэг чинь үгүйсэхгүй. Магадгүй одоо удирдлагууд нь болол маш одоо муу менежерүүд байна. Хүрээний үзэн хэд хитэрсэн байна. Ялангуяа удирдлагын түвшнийхээ менежерүүд нь тэлцсэн байх үгүйсэхгүй. Зарим одоо эмнэлгүүд одоо юу гэдгийг захирлын ажлаа албагч байгаад байна. Энэ шаардлагагүй. За дөрөв дэх арга хэмжээ юу хэрэгжүүлэх вэ гэхээр эрүүл мэндийн байгууллагуудын сонгон шалгаруулалтын илүү ухаалаг үр ашигтай зохион байгуулна гэж байгаа. Нэгэсэндээ эрэлт хэрэгцээ нийцсэн тусламж үйлчлэгээ худалдаа авах сонгон шалгаруулалтыг зохион байгуулж гэрээ байгуулах. За тав дахь нь за салбарын цахимжуулалтыг сайжруулах замаар үр ашиг нь сайжруулна. За энэ арга хэмжээ авснаар бол бас тодорхой хэмжээний нэг яг хэлж чадахгүй байна. Гэхдээ нэ 20-с бараг 40 тэрбум хэмжигдэх гээд байгаа. Тэгээ энэ цогц арга хэмжээг авснаар эхний ээжиндээ 150 тэрбум төгрөг бол хангалттай хэмнэгдэнэ гэж харж байна. Энэ мөнгөөрөө эхний ээлжинд 5 сарын 1-ээс эхлээд эмч нарийнхаа цалинг нэг цалинтай болгоно гэж хэлмээр байна.